Төрийн үйлчлэгээний инженерчил гэдэг асуудлыг бид нэлээд томоор нь харах хэрэгтэй юм. Төр хинлүү үйлчилж байгаа төрийн үйлчлэгээ гэж юу юм бэ гэдэг бол угаасаа ард түмэн иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээ. Тэгэхээр энэ захирамжийн дээр хэлж байгаа шүү дээ, төрийн үйлчлэгээг хүн төвтэй болгох гэсэн асуудал. Сая гишүүч ярьлаа, ажлын эсхийг ярьлаа, түнлүү хандсан ийм төрийн үйлчлэгээ байх хэрэгтэй. Дээрээс нь төрийн үйлчлэгээний бүтцснээс авахлаад үзэх хэрэгтэй. Нарийн яриул үндсэн хуулиндаа бид нар бас гар хүрэх хэрэгтэй юм уу юм уу? Тэндээсээ бас бүтцийн асуудлууданд яригдах хэрэгтэй юм уу? Орон нутгийн хүрээнд өөрөө өдөрдох ёс маань зөв явж байгаа юм уу үгүй юм уу? Ингээд харах хэрэгтэй. Сая сандаг очир гишүүн хэллээ шүү дээ, бүтцтэй холбоотой асуудлууд. Тэгээ ингээд үзэхээр ер нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа төр чин төрийн бүтц чинь өөрөө зөв юм уу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ажлын эсхийхэнд бас талархлаа илэрхийлээ, бас энэ тодорхой хэмжээнд өөрсдийнхээ хүрээнд мэдээлэл өгсөн, өөрсдөө хүрээнд энэ шинжилгээ хийж байгаа төрийн албаныхны мэдээллийг бас сонслоо. Нэлээд өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй юм байна. Хэдүүлээ мэдээллүүдээ зөв болгох хэрэгтэй юм байна. Инженерчилгээж яг юу хийх ёстой юм? Зүгээр нь одоо нэг дүрм журамдаа хийсэн өөрчлөлтийг хэлж байгаа юм уу? Та нарын өөрсдөө ажиллаж байгаа бүтэц чинь зөв юм уу? Энэ бүх өнцгөөс нь бүр томоор нь харах хэрэгтэй байна гэж харж байгаа. Нэг зүйл хэлэхэд төрийн нарийн бичгийн зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж хахад 98 хүнтэй ажиллаж ирсэн. 2 яам нийлээд шүү дээ. Сүүлд нь зам, тээвэр хөгжлийн яам дээр очиход 140 хүнтэй, зөвхөн нэг яам нь 140 хүнтэй ажиллаж ирсэн шүү дээ. Тэгээ энэ юу хэлээд байна гэхээр хэн одоо лоббитой, хэн одоо илүү одоо хөдөлгөөнтэй байдаг юм уу, сайд нь өөрсдийнхөө бүтцийг батлуулахдаа ингээ батлуулцдаг. Тэгээ энд ямар ч нэгэн судалгаа байхгүй. Тэгээ ямар давхардал явж гин гэдэг чинь урд нь 2 хүн ажиллаж исэн, иргэн нэмсгийн үйл ажиллагааг хариуцж исэн газар гэхэд 8 хүн ажиллаж байгаа шүү дээ. Урд нь 2 хүн ажиллаад явж исэн. Сая Улаанбаатар хот дээр өчнөө асуудлууд байна гэж ярьж байна. Яамдууд дээр өчнөө асуудлууд байна гэж ярьж байна. Тэрний эрх зүйн асуудлууд нь яаж гарах юм? Ингээд харахад бол маш томоор бол ерөөсө харах юм том асуудал болчиход байгаа. Тэгээ өнөөдөр ийм чухал асуудал дээр өнөөдөр сая Барбатар гишүүн хэлж байна. 6 хэдэн 7-8 гишүүн сууж шít чинь 30 гаруй гишүүн байх хэвээр хоёр бүглүүдэн одоо байнга ороо нэгдээд хуралдаж байгаа ийм чухал асуудал дээр цөөхөн хэдэн гишүүн л байж байна. Тэгэхээр ямар одоо гишүүдийн саналыг харгалзаж үзээд дахиад бид нар нэг ажлын хэсгээс гаргаж ирсэн дүгнэлтэн дээр үндэслээд улсын хурлын тогтоол гаргахын зүйтэй гэж үзэж байгаа. Улсын хурлын тогтоол гаргаад 2 байнгын хороо хамтраад ч юм уу ингээд улсын хурлын чуулганд оруулаад энэ инженерчил гэдэг асуудал дээр тэр зорилго, тэр одоо чиглэл, тэр агуулмж бүх зүйлүүдийг хийсэн ийм тогтоол улсын хурлаа оруулаад батлуулаад тэгээд үндсэндээ бол төрийн байгууллагын төрийн бүтцийн том инженерчлэл том одоо хувьсгал том өөрчлөлт болно л гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэг тийм улсын хурлаар чиглэл гаргаж өгье, тогтоолын төслөг засгийн газар руу гаргаж өгье. За тэгээд тэрийгэ давхар хянаад би түрүү хэлж байгаа нэг яам гэдэг хэлээд нь шүү дээ. Яам 2 яам нийлээд 98 хүнтэй ажиллаж исэн бол 141 яам 140 хүнтэй ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр яам бол өөрсдийнхөө үйл ажиллагааг дангаараа бол хянаад засвар хийнэ гэсэн ойлголт бол байхгүй. Энийг тусгай баг гаргаж ээж засгийн газар өөрсдөө нэлээд хөндлөнгөөс харсан ийм хэмжээний одоо шинжилгээ судалгаатай ийм баг гарч ижээж хаана ямар өнцгүүдээр юуг нь өөрчлөх, ямар хууль эрх зүйн орчныг бий болгох юм гэдэг том өөрчлөлт хийх ёстой гэж ойлгож байна. Сая тэнгисийн тэр юун дотор мэдээлүүд доторч бас гарч иж байгаа шиг байна. Зөв ойлгохоос ахуулаад гээд бид нар яг инженерчил гэдэг утгаа ямар чиглэлээр бид нар гарахын гэсэн улсын хурлын чуулганд оруулах тогтоолын төслийг өргөн барьж чуулганд оруулахын зүйтэй юм байна гэсэн ийм зүйлийг хэлэхээр байна.